орон сууцтай холбоотой залхим тэрэг бол сүүлийн жилүүдэд нэлээдгүй үйлдэгдэж байгаа. Цагдаагийн байгууллагаас яг энэ орон сууцтай холбоотой залхим тэрэг дээр ингээд судалгаа дүн шинжилгээ хийгээд үтсэн. За яг ингээд 2000 одоо юу гэдэг 14-өөс 24 онод 10 жилийн хугацаанд бол залхих орон сууцтай холбоотой залхим тэрэг 714 бүртгэгдчихсэн. Үүний хохирол нь өөрөө 44.6 тэрбум төгрөг. Харин яг 2025 оны үеийн байдлаар сустай холбоотой залхим тэрэг 14 хэрэгэл бүртгэгдсэн. Тэгсэн тухайн 14 хэрэгт 750 иргэн 50.1 тэрбум төгрөгөөр хохирсон байна. Одоо нэг орон сууцыг энэ дээр захиалга аваад реклам цуцлага хийж агаад захиалга аваад олноор нь иргэдийг тухайн үйлдэлтэй хамруулан одоо залилдаг нэг юм нөхцөлд бий болж байгаа. Энэ дээр ер нь яг юу вэ нөхөр за яг энэ дээр нөгөө тухайн барилга барьж өг компани гой ганган сайхан үгтэй сурчилгаа дээр нь тухайн компани дээр барилгыг нь рекламдж байгаа олонний танил хүмүүсийн үг сурчлагаанууд хийх нөлөөдөг. Иргэдмэн ер нь яаж нөхөр яг тэр нөгөө олонний танил хүний рекламцсан тэр байрыг л найдвартай ямар ч асуудалгүй их айтайхан байр байна л гэдэг тийм ойлголттой байдаг. Тэгэл яг үндэ ганцхан юу тэр олонний танил гэдэг хүмүүс мөн өөрөө тухайн барилгын компанитай хамтран ажиллах болон хөдөлмөр гэрээ байгуулад зүгээр ажил үүрэг гүйцэтгэж сурчлагаа хийж байгаа, ажиллаа хийж байгаа байхгүй. Гэтэл тэрийг иргэдмэн болохоор арай өөр байдлаар буюу өөрсөндөө тэр хүмүүс тухайн байранд амьдардаг, тухайн байрыг сонгосон байна. Энэний рекламж байгаа байр нэг гоё юм байна гэдэг байдлаараа сонголтыг одоо хийгээд илүү ихээр одоо хохирох магадaltaй болоод.